бас би үсний болд олцсон. Тийм бол өнөөдөр халууцахгүй гоё тухтай байна. Өмнөх бичлэгэн дээр би бүр амар халууцсан. Одоо чиний толгой гэж ингэж бодорой за.
шиг боллоо. Хүн болгонд ямар нэгэн сайн хийж чаддаг зүйл байдаг гэж боддог шүү дээ. Заавал тэгж одоо жишээ урдан гүөх ч юм уу, тоо сайн бодох ч юм уу, эсвэл сайн зурах ч юм уу, тэдрийг бол зөв яг тэднэр гэж бол боддоггүй. Жишээ нь манай нэг танил хуулгатай амар сайн биш ээ. Хуулга нь юу бодохтой амар сайн байхгүй. Тестийг бодохтой амар сайн. Бүр үзээгүй шалнаас ч гэсэн бодоод бүр сайн авчихсан. Тэр ч гэсэн гүний нэг одоо сайн хийж чадах зүйл байх гэж бодож байна. Бас нэг танил маань амар хурдан одоо бичдэг гэх юм да ер нь шалгалт дээр амар хурдан хуулж яасан. Бүр гайхмаар хурдан. Хурдан бичиж байгаа бол хурдан болж байгаа хэл тэ. Надад ихтэй сайн чадах зүйл одоохондоо алгаа удахгүй сайн чаддаг зүйлтэй болголоо та. Боллоо. Сайн байна. Сайн талаа мэдэх одоо жишээ чам нэг юм сонголт өглөө гэж бодъё л доо. Хийж чаддаг юмудаа мэдгүй бүгдийг мэддэг болох эсвэл өөрийнхөө сул талуудыг мэдгүй сул талуудаа мэдэх. Тийм сонголт